Сайн уу? Ана байна. Би өөрийнхөө Instagram дээр энэ зургийг тавихад надад доотлол нь комментор болоод DM-ээр гуашаг яаж ашигладаг юм бэ гэдэг асуултууд аягүй олон орж ирсэн. Асууж исэн хүмүүст би дараа нь гуашны хэрхэн ашиглах вэ? Ер нь би өөрөө яаж ашигладаг вэ гэдэг талаараа видео хийнэ гэж амлаад яваад байсан. Тэгэхээр энэ удаад тэр амлалтаа биелүүлнэ. Өнөөдөр хэдүүлээ гуашаг хэрхэн ашиглах вэ гэдэг талаар ярилцах болно. Гэтэ энэ удаад би ганцаараа биш, бас нэг сонирхолтой зочныг бол урьсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн зочноор хулан ирээд байгаа. За хоолой өөрийгөө танилцуулаарай. За би Gamma channel дээр бас vlog хийдэг байгаа. Тэгээд Gamma Know How гэсэн in description-аар манай миний vlog руу бас ном бас бичсэн You to Remember гэдэг 52 7 хоногийн өөрийн одоо туршилтаараа ном бичсэн одоо зохиогч болсон байгаа. Bestseller болсонд нэр баяр хүргэе. Баярлалаа. Харин нэр bestseller болсон. Окей, тэгэхээр бит хоёрын нэг юм passion гэдэг юм уу, уран зориг бас нэг юм дээр айгүй нэгдээд байдаг юм, амьдралын хэв маяг, эрүүл амьдрал гэдэг рүү орж ирэхтэй. Тэнгүүд аль аль нэг тийм beauty юм, гоо сайхны юм дээр дуртай шиг байгаа нэ. Тэгээ явж байгаад яаж ч яваад юм бит хоёр аль аль нь гуашаа руу яваад орцсон. Ерөөдөө арьстай холбоотой юм төвл хэрэгсэл байгаа ч бастай. Тэгээ аль аль нь гуашаа хэрэгэлдэг байж таарад. Тэнгүүд надаас бас гуашны талаар аягүй хүмүүс суужсэн, чамаас аягүй асуудаг. Хаанаас авсан? Яаж хэрэглэв? Энэ юу юм гэж аягүй. Тэгэхээр хоёр самбар нийт уулаагуудад хамтдаа бит хоёр аль альнийхаа бол гуашаага яаж хэрэгэлдэг вэ гэдэг тухай бол видеого энэ удаад бол хийж байгаа. Надаа хаш ийм гуашаа байдаг. Надаа усан болор гуашаа байгаа. Яг ашигладаг гол юм нь одоо хэм маяг нь бол үндсэндээ арсныхаа дагуу ингээ нөгөө чирэгт байдлаар янз бүрээр ашигладаг. Гэхдээ өөр нэг юм шулуун нүр юм хатуу учраас заавал юм нэг ингэж арсан дээр чанга дараадаг шаардлагагүй. Зүгээр өөрөөр ингээл гүйлгэж яхад үндсэндээ ингээ татаад явчихдаг арсын чинь. Тэгэхээр нэг дөрмийг хэдүүлээ тохирч авъя. Гуашаг хизээш доошоогоо чирэхгүй. Үргэлж хизээш тэгж болох. Үргэлж тийшээ. За, хола чи хөвчний яаж эхэлдэг вэ гуашаага? Би хөвчлэн биш үү? Тэр шууд хүзүүнээсээ эхэлдэг. Ер нь ингээд дээшээ ингэж бүгднийг цуглуулж агаад яг энэ хавар нөгөө судлалын булчирхай байдаг гэсэн. Энүүгээрээ ингэж дээш нь хөөж аваад тэгээд судлалын булчирхаагаараа ингэж буцаж доош нь одоо хороо гадагшлуулах хэрэгтэй байх. Энд чинь ерөнхийдөө бол нэг drainage хийх зорилготой байгаа учраас би бол дандаа хөөж гаргах, туух ингэж барьж агаад яг одоо энэ нөгөө үндсэн налуу хэсэг байгаа шүү дээ, тийм. Энэ хэсгээрээ ингээд хүзүүнээсээ одоо мөрний энэ ховлоос эхлээд дээшээ хүзүү рүүгээ яваа. Одоо дандаа ийм чиглэлтэй явж агаад тэгэнгүүт яг энэ хүзүүний энэ доор одоо энэ ч тийм гэх одоо эрүүний шанаа дээр ирэнгүүтээ энд нэг жоохон ингэж 2 секунд массаж шилж өгөөд тэгээ энийг нэг яг тоолтгүй юм л да. Гэтэ нэг 10 удаа л гэж байсан. Би яг дандаа энэ хүзүүнийхэн доороос эхлээд байдаг. Төсөл болох. Тэгээ би яг 10 удаа хийдэг. Аль аль тоолж яваад ингээд яг өглөө нөгөө юмас сонсонгоо л 1 2 гэдэг дандаа доороос нь ихэд бас яг ижлэх нь 90 хүртлээ ингээд. За тэгэхээр ингэж энэ талаасаа нэг орж ирнэ. Нөгөө талаасаа бас нэг орж ирнэ. За ингээд хүзүүнээсээ нэг явна гэсэн. За дараагийнх нь энэ. За дараагийнх нь болохоор тийм байна. Тэгэхээр энэ нугарсан байгаа энэ хэсэг яг энэ эрүүний энд ч айгүй гоё таардаг. Тэгэхээр яг энэ доотлынхын хэсгийг нэг энэ эрүүнийхөө шанааныхаа доогоор гүйлгээд хажууд тишээ дийшээгээ. Тийм ээ? Яг ингэж. Тэгээ би бас 10 удаа хийдэг шүү. Just би энэ болохоор яг энэ нөгөө нэг бас яг энэ нөгөө нэг slimming энэ хавийг илүү гоё нарийнхан болгох юм. V neck нөгөө V хэмжээтэй байдаг шүү. V гэсэн юм шиг болох. Дараагийнх нь болохоор бас яг нөгөө одоо энэ ховлоо барьж авч хагаад хацарнаасаа ингэж дээшээ. Би энүүгээр нь явдаг шүү. Тийм үү? Энэ налуугаас энүүгээр нь яг эрүүнээсээ ингэж эхлүүлээд тэгээд дээшээгээ ингэж гүйлгэхээр бас энэ ч зөв л байх л та. Тийм тэгээд за тэгэл ерөөсө харж бол дандаа төвөөсөө эхлээд тэгээд дандаа дээшээгээ. Тэгэхээр 10 удаа. Тэгээ нөгөө талдаа тавиад дахиад 10 удаа. Гэхдээ инехгүй үйл дээр. Ер нь арьсаа нэг хөдлөхгүй үйл дээр. Чи хамааныхаа энэ хэсгийг уруулын дэвтлээ яах вэ? Гүү. Энэ ирмэгүй штэ. За. Энийг тавиад дандаас эхлээд. Бүр эндээс эхлээд ингээд явах юм. Эндээс эхлээд ингээд гэдэг чинь. Тэгээ дараагийнх нь бас яг энэ хамгийн том нуруугаа ягаад хамарныхаа хажуудаас эхлээд нүднийхээ доогоор гүйлгээд дээшээ. Бас дахиад 10 удаа. Айгу гоё мэдрэмж төрүүлээд байдаг чинь ингээд дээш нь ингүүлж байгаа болохоор. Энэ нөгөө өглөө босоход нөгөө энэ доор ингээд нөгөө ус ингээд цуглаад ирэхэд юм хөөцөн юу гэдэг вүлээ хавганцан босч ирдэг штэ. Тэгэхээр бас магадгүй хэрвээ энэ чинь бас чулуу учраас бас юм хүүтэн жим болж өгдөг. Ингээд доор нь ингээд хөхөрцөн одоо уутанцар үсчээд байдаг штэ. Тэрийг бол шууд арилгадаг. Чи
ингэж нэг талаа одоо ингэж явчаад дараагийнхаа ингэж яваад ингээд хоёр талаа зэрэг явдаг хүн нэг талаа л явдаг. Зэрэг явдаг. Бид нэг талаа л явдаг. Яа тэгэхээр ялгааг нь харж болдог байхгүй юу? Тэгээд бүр илт үрдүн мэдэгддэг болохоор бүр ингээд дуртай хийгээд байдаг байхгүй юу? Өмнөх болон дараагаа харъя гэж байгаа бол хулангийн арга барилыг ашиглаарай. Харин ямар үйлчлийнхэн дараа алийг хийлээ гэдгийг мартахгүй байг гэвэл минийхийг ашиглаарай. Би өдрөг бол ордоггүй. Тийм үү? Дандаа дээшийг одоо шууд энээс нь эхлээл дээшийгээ бас 10 гүйлгээл голоор хамарнаас эхлээл голоор нь яваад тэгэл дараа нь бас дахиад хажуудалтаа ингээд 10 удаа эхлээд. Би болохоор энэ жижигхэн хавлаар нүдээ яаж хийх вэ? Одоо зүгээр ингээс одоо нөгөө юун дээр болохоор эндээсээ ингэж барьж агаад арьсаа ингэж бэхэлж агаад тэгээ ингээд нүднийхээ доогоор маш хөнгөн гүйлгэж ингэж хийгээд одоо яг энэ дээр эренгүүтээ жоохон массажлж чинь. Шанааныхаа юм. Оо тийм шүү дээ. Би духлаас өгөө дахин нэг юм байгаа шүү дээ. Юу? Хөмсөв. Энэ хүн ингээ битүү явдаг уу? Би одоо ингээд нүдэд ороод тэгэл дээшийгээ тухруугаа ороод болоо хөмсөв дээр чи энэ ховл хэрэгтэй байхгүй юу? Энэ ховл наадах чи. Тэгээд одоо чи яг энэ ховлоо энэ нэг нүдний ухархааны энэ цэг дээр ингэж тааруулж жоохон маса ингэж даралт өгөөд тэгэнгүүтээ даралтаа багасгангуудаа шууд хүзүүний хөмсгнийхөө ясыг дагуулад ингэ явчих. Тэгэнгүүтээ бас тэр шамархааны тэнд очиж дахиад жоохон массаж. Гонёс арьсаа зулгааж болохгүй шүү дээ. Нэр зулгаахгүй байх гэдэг гиснээс бас гуашаа ашиглахын өмнө нүүрэн дээр нөгөө арьсны гоё тос төрөвчүүл зүгээр бүр юм шингэн ойл хөлөө өөрийнхөө тосыг авчдаг. Энийг төрчих юм бол гулгаад ингэ явчихдаг учраас арьсыг чинь зулгаахгүй байх үүрэгтэй. Бас мэдээж их зулгаагаад байвал арьсан чинь бас сайн байхгүй шүү дээ. Хуурай арьсан дээр хийж тэгэж болохгүй. Мист цацж агаад сквал ийм яг facial oil төрөх жагаад. Энэ болохоор би яг нэг экземтэй арьсанд зориулсан. Ойлноос яг хоёр туслыг тусааж агаад тэрэн дээрээ гуашаага ингэж өмхрүүлж байгаа л гэж. Окей. Тэгэхээр чамд яг ямар арга барилан тохирж ийн тэрийг л заавал бас яг ойл авах гэдэг хэрэг өдөр тутам хэрэглэдэг чигшүүлж тосоод өргөж чинь болж ивэл тэрийг ашигла. За ойл төргөж болж ивэл болчлаа тэрийг ашигла. Ерөөсөө ийм юмд зориулсан тийм нэмэлт хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Whatever works нэг 2 секунд жоохон дараад. Энэ бас яг айгуу гоё нүдийг ингэж онгойлгож өгдөг. Өглөө тийхэдтэй янзын байх юм байна. Тэгээд чи яадгүй ингээд гуашаа хэрэглэснийхаа дараа арьс чинь жоох ингээд чимчигнээд улаадгүй. Үгүй. Минийх бүр ингээд гоё нүүрл ингээд нөгөө цусгүйгээд ингээд нэг сэргээд тэгээ бүр ингээд нэг амьд нэг гоё тийм болж ирдэ шүү дээ. Чимчигж улаадгүй явж исэн тийм нөгөө илүү тийм амьд болдог. Ийм байна. Өдөр болгон өглөө босоод бол хийж хэрэгтэй. Орой хиймээр байл орой хийж болно, хиймээргүй бол хийхгүй байж болно. Whatever works. Тэрийгээ дагаа авчираа. Бид хоёр эмч биш. Бид хоёр дерматологист биш. Зүгээр өөрсдөө яаж хэрэгэлдэг вэ? Гуашаага яаж хэрэгэлдэг вэ гэдгээ та нартай энэ видеогоор хуваалцлаа. Нүрний гуашаа хэрэглэх нь ямар байдаг вэ гэдгийг хуваалцлаа. Гуашааг хаанаас авах вэ гэдэг одоо гэдгийг мэдмээр байгаа бол би видеоны доор 3 төрлийн сонголтыг бас оруулж өгч болно. Sephora-гаас авч болох хамгийн үнэтэй хувилбар, дотоодоос авч болох бас нэг Монгол охин бас зард юм байлээ. Тэрнийх нь холбоосыг бас мэдээж AliExpress дээр шигсэн байсан. Бүр хямдхан нэг тийм version-ууд бас байж болно. Арай хугацаа орно. Мэдээж шиг өөрсдийнхөө одоо сонголтоор шийдвэрээ гаргаарай. Энэ зардаг Монгол охин надаа юу өгсөн шүү дээ. Дискаунт код. Тийм шүү дээ. Тэгэхээр хэрвээ дискаунт кодоор холбоод АНУ 10 гэдэг кодыг хэлээд авах юм бол 10% хөнгөлөлт авах боломжтой. Тэгэхээр яг гоё өөрхөнтэй үзэгчдэд бас хөнгөлтөө үнээр өгөө гэдэг санал тавьж байгаа нь айгу гоё байсан. Баярлалаа. Тэгэхээр гуашааны видео таалагдсан гэж найдаж байна. Тэгээд энэ видеог үзээд дуусахгүй. Холонгийн чанал руу очиод бид хоёр яаж роллероо хэрэгэлдэг вэ гэдгийг үзээрэй. Тэгээд арьс бол хамгийн гайхамшигтай материал ч учраас арьсандаа анхаарал хандуулаарай. Гуашаага хэрэглэж дуусчаад угааж цэвэрлээд даавн уутан дотор хийгээд хөлдөөгчөндөө хадгалах их зүгээр шүү. Хөлдөөгчнөрөө болгоо чулуучаа хөрөөд нүүрэн дээр чи ингээд жин тавих нь илүү гоё болно. Окей. Тэгэхээр видеотой хамт байсан баярлалаа. Би энэ дэлгэсний энэ талд өөрийнхөө бусад мэдээллүүдийг бас оруулсан байх болно. Хэрвээ YouTube дээр үзэж байгаа бол subscribe хийгээрэй, лайк хийгээрэй, бусад найзуудтай үзэхэд одоо үнцэн авч магадгүй гэсэн найз гэр бүлийнхандаа түгээгээрэй. Тэгээ Facebook дээр үзэж байгаа бол ануу гарч байгаа хуудсан дээр лайк дарж follow хийгээрэй. Мөн санал хүсэл байх юм бол комментарч сүлдээгээрэй. Цаашаа бас хүмүүстэй share хийгээрэй. Окей. Баярлалаа.